За хотын шин дараагаар хэн томилогдох вэ? Ямар хүн гарч ирэх болоо гэдээ одоо хотоороо хилцэж байна. За хотын шин даргаыг бол Монгол Ардын нам шийднэ. Яа тэгвэл Монгол Ардын нам сонгуул явсан байгаа. Тэгэхээр Монгол Ардын намаас хуучин бол сумын озрыг огцорсны дараа Нямбатар бол хотын даргад тооноор орж ирж исэн. Оюун эрдэнэ гээд ерөнхий сайд нь шууд Нямбатарыг томилоод за энэ томилсон үний маань Баталж үг гээд шууд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу Нямбатарыг тооноор оруулж исэн. За тэгэхээр дараагийн хотын дарга тооноор орж ирэх үү, хаалгаар орж ирэх үү гэдэг бол одоо энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, учрал сайд, ерөнхий сайд хоёрын тэдний хоорондын асуудал болчиход байна л да. За ер нь хуулиараа бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал эхлээд саналаа дэвшүүлээд за тэгээд ерөнхий сайд батламжлах ёстой. За тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 40 төлөөлөгч бол за эдгээр дундаас одоо яг тэр нь хотын дарга болчихноо гэд ингээд олон нийтэд танигдсан хүн бол ер нь бол байхгүй дээ. Бүгдээрээ Нямбатар даргынхаа бараг л одоо нөгөө юу гэдэг чтэй тэн цүнх баригч гэдэг шиг ажилдаг. За яг өөрийн гэсэн толгоогоор иргэдийнхээ өмнөөс дугардаг. За иргэдтэй тулгамдсан асуудлыг өмөөрдөг тийм одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч одоохондоо нийслэлд ерөөсө харагдахгүй байгаа. Жишээлбэл одоо нийслэл донд сая огцордог засаг дарга Нямбатар сая сонгон хайрхан хан уулаар нь иргэдэд талцуулаад хан уул дүүргийн иргэдэг бол ерөөсөө сонгон хайрхан дүүргийнхнийг авчирч өгсөж жагаад болон шахаал ингээд хөндрүүлж яхад иргэдийг нь ингээд дүүргээр нь ялгаад эд талцуулж яхад бол хан уул дүүргийн иргэдэг өмөрс дуурсан нэгч нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч жишээлбэл байгаагүй. Төгжрлийг бууруулъя гэдэг ингээд туул гол руу дайраад эхлэхэд гүй төгжрлийг бууруулахад эхлээ сургуулаа барьчмаар байна гэд дүүргийнхаа төлөөлөгч нартаа нийлээд дуурч байгаа нэгч нийслэлийн төлөөлөгч байгаагүй. Тэгэхээр зэрэг нийслэлийн төлөөлөгч нар дотор бол яг иргэдийг төлөөлөх хүн бол байхгүй л болов. Тэгэхээр одоо дараагийн хувилбар нь юу байж болох вэ гэхээр учрал яг нөгөө оюун эрдний заасан замаар гэх юм уу, оюун эрдний гаргасан замаар гэх юм уу. Дараагийн нийслэлийн даргыг тооноор оруулж ирэх бас юм магадлал байна. За тооноор оруулж ирдгүү маа гэхэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөг одоо уулздаг юм уу яа тэгжээж одоо гадна талаас томилох бас юм одоо боломж байгаа гэж харж байгаа. Тэгээд энийг бол урд нь бол нийслэлийн иргэдийн хурлд Нямбатар гэдэг хүн огт байхгүй байхад улсын хурлын гишүүн байхад нь юу яажсэн шүү дээ. Гишүүнээс нь татгалзуулж хагаад тооноор нь одоо маа гэд оруулж өгч ирсэн шүү дээ. Тэгэхээр түрүүн ч гэсэн Нямбатар нэг мэдээлэл хийж байхдаа ярьж илээ. Чи юу ч хийгээгүй байжснаа дандаа дээрээс томилогддог албан тушаалыг чамд зүгээр бэлгэлдэг штэ гэдэг ингээд нэг ерөнхий сайд руу нэг дайрч тавьшилж илээ. Яг үндэ өөрөө бас яг тэгжэл тооноор орж ирсэн үнэлтэй нийслэлд бол тэгэхээр одоо дараагийн нийслэлийн цаг дарга бол хэн байх вэ гэдэг бол цэвэр одоо ерөнхий сайд учрал нийслэлийн иргэдийн төлөөлөгч хоёрын төлөөлөгчдийн хурал хоёрын одоо хоорондын шийдэх асуудал болоод байна. За энэ дээр бол хүмүүс зарим нь ярьж илээ одоо мөрөөдлийн жагсаалт гаргаад яриад илээ. Тэрэн дотор одоо миний нэрийг хүртэл дурдсан явж илээ. За хуулиараа бол надад бол ямар ч боломж байхгүйг та нар бүгдээрээ мэдж байгаа. Ялсан нам нь засгалдаг. Тэр утгаараа Монгол Ардын нам бол засаглах нь ойлгомжтой. За гэхдээ Монгол Ардын нам дотор нэг иргэдээ нэг дүүргээр нь талцуулцдаггүй. Хаан уул сонгон хайрхнаар нь одоо ангийн дайсан болгочдаггүй. Зүгээр нийслэл нэг бүтнээр нь харцдаг, иргэдээ нэг бүтнээр нь ойлгочдаг. Тийм хүнийг одоо нийслэлийн цаг дарга болгосоо л гэж залбирч байна да. За тэгээд төгжрлийг бууруулна гэхээр л туул гол руу дайраад ахал болчмоор байна. Сумын озар бол туул гол руу дайраад туул голын үерийн даланг нурааж гаал баахан иргэдийн дургуу хүргэсэн. За Нямбатар бол сая туулын хурдны зам гээд бас л туул гол руу дайрч гаал иргэдийн дургууг маш их хүргэлээ штэ. Тэгэхээр одоо цаашдаа төгжрлийг бууруулах гэж бодож байгаа дараагийн дарга бол сургууль руу одоо сургуулийг ойлгомоор байна. Бага сургуулиудыг энд тэндгүү байгуулмаар байна. Өндөр байшингуудтай одоо манай энэ хан уул дүүрэгт бол ялангуяа 18 дугаар хороо, 15 дугаар хороо гэл ингээл сургууль дутагдaltaй хороонууд бол маш их байна. Тэгэхээр сургууль дутагдaltaй хороонуудад яаралтай сургуулиудыг байгуулад энэ замынхаа ачааллыг бол сургуулийн одоо ойрхон сургууль байгуулах замаар замынхаа ачааллыг маш их бууруулмаар байна. Тэгэд сургууль байгуулж чаддаг нэг голоор оролдоод байдгүй, ус голоор оролдоод байдгүй хүнийг л томилоод өгчүүд ер нь тэгэл ноён нуур нь болчихно доо. За сургууль гэснээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол Нямбатар одоо асанд тийм ээ засаг дарга асанд бол маш их мөнгө хуваарлж өгч ирсэн. Одоо ерөөсө урд өмнө
бараг ерөнхий сайд нарын шийдэлж байгаагүй хэмжээний их одоо хөрөнгөн дээр суулгаж байсан. Тэгээ тэр их хөрөнгийг суулгаж өгтөө сургуулийн төсөв баталдаггүй байсан. Тэрэн дотроо сургуулийн төсөв баталдаггүй дандаа л боржорын төсөв баталж өгдөг байсан. Тэгэхээр одоо ямар байна? Одоо дараагийн засаг дарга бол боржороос илүү сургуульд анхаармаар байна. Бага сургуульд ялангуяа. Тэгээ бага сургуульд анхаарад дүүрэгт нь гэр гэрт нь ойрхон бага сургууль байгуулад өгчих юм бол манай хотч болно зэгцтэй хот шүү дээ. Уул нь 1.8 сая хүн шүү дээ. Би сая ингээл 10 сая хүнтэй 20 сая хүнтэй ингээл хотуудад ингээл аялж хахад тэр хотчин ерөөсөө хүүхдүүдийн сургуульд хамгийн их зай талбай гаргаж өгд юм байна. Хүүхдүүдийн сургуулийг л ойрхон барьж өгд юм байна. Тэгэл ерөөсөө тэр ойрхон бүх сургуулиудаа би сая ингээл гамшигаас хамгаалах сургалтанд Японд яваад ирлээ. Бүх сургуулиуд нь гамшигаас хамгаалах тэр тухайн орон нутгийнхаа одоо хорогдох байр нь болдгийм байна. Тэгэл ерөөсөө гэрээсээ гараад 5 минутын зайд одоо том хүн гүүх хүүхэд бол нэг 10 минут алхах зайд жижигэн сургуулиудыг бол маш олноор байгуулд юм байна. Тэгээд эдгээр нь бүгдээрээ хорогдох байр болд юм байна. Тэгэхээр сургуулиудыг байгуулахдаа ингээс гамшигаас хамгаалах зорилготойгоор давхар ингэж байгуулд юм байна. Тэгээд төвжирэл бууруулах, гамшигаас хамгаалах хүн амаа нэг аюулгүй байх тал дээр бодож чаддаг тийм засаг даргыг гаргаж өгөөч гэж одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал одоо ерөнхий сайд учрал нарт энэ лайваар уламжлая. За тэгээ хамгийн гол нь иргэдээ аягүй сайн боддог байх хэрэгтэй шүү. Тэрнээс биш иргэдээ бодохгүйгээр хамгийн түрүүнд татвар төлөгчдөө бодохгүйгээр зөвхөн шууд л одоо би зоригтой хүн гэл муухарлаа дайраад байдаг хүн бол муухар зориг бол үнэхээр хэрэггүй байна. Муухар зориг мэдлэггүй, боловсралгүй, юм уншдаггүй муухар зориг ямар аюултай хүний ямар үнэт зүйл рүү дайрдаг. Эх орныхоо ямар үнэт зүйлийг уландаа гიშгдгийг бид нар харлаа штэ сая. Үнэхээр энэ би зоригтой гэдэг ингээд цээжэд дэлдэт байгаа хүн бол үнэхээр одоо эх орноос маа гэдэг өгөхөд бэлэн биш штэ. Энэ аюултай гэдэг юм байна. Тэгэхээр зөв ийм аюултай хүнийг биш нэг жоохон толгойн ажилдаг, ухаантай, эргэцүүлэн боддог, эх орныхоо үнэт зүйлийг нандинан хайрладаг, хамгаалдаг, хүн амааныг талцуулдаггүй, эвтэй найртай байлгачдаг. Хүмүүсийг нэг орлого олохыг нь хууль ёсны гэд хүлээн зөвшөөрчдөг ийм л нэг засаг даргыг томилж өгмөр байна да. Тэгээ Монгол Ардын намд тийм боловсон хүчин байна уу? Ийм боловсон хүчин байхгүй дан хулгайч нараар дүүрцэн үү? Би ялсан, би ялуусан гэж дайраад байгаа хүмүүс яг үндэ би хулгай хийсэн, би мөнгө тараасан гэж хашгирж байгаатай яг адилхан сонсогдож илээ шүү дээ ер нь бол. Тэгэхээр зэрэг нэг жоохон хулгай мулгай хийдгөө нэг үнэт зүйлээ боддог тийм хүмүүсийг л гаргаж ирмээр байна да. Тэгэхгүй бол энэ хот бол одоо нэлээд баларчаад байна. Ялангуяа сургууль одоо энэ 100 одоо маш олон бага сургуулиудыг байгуулмаар байна. Тэгээ би бол одоо хэлээд байдаг. Удирдлагын академик та нар бага сургууль болгоод өгчөөч гэж ингээ хэлээд байдаг. Тэрийгээ ч гэсэн одоо шинэ засаг дарга дахиад уламжлана да. Ер нь бол ойрхон сургуультай байх юм бол төгжрлийн асуудалч гайгүй. Ингэж бид нар туулгуулахын төлөө ингэж өглөө ороогүй өдөр шөнөгүй ингэж тэмцэж явах ч алба байхгүй. Яг амьдрал бол хэвэн гормоор яваал өгчих юм байгаа штэ. Тэг ингээд амьдралыг нэг хэвэн гормонд нь оруулах тал дээр анхаараарай. За тэгээд үнэхэрийн одоо дээрээс орж ирсэн, тооноор орж ирсэн хотын дарга бол хотыг яаж самардгийг бол бид нар сүүлийн хэдэн жил үнэндээ хангалттай харлаа. Одоо нэг хотоо нэг буцаагаад нэг хотчиг болгож өрөө гэж Монгол Ардын намынханд хүсье да. За тэгээ Монгол Ардын намын ялангуяа Нямбаатрыг өмөрч над руу тороолдож байгаа хүмүүст баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Би Facebook пэйж алдаад 317 мянган дагагчтай пэйж алдаад сар гаруй болж байна. Тэгээ энэ хооронд бол миний хийсэн лайвыг ингээ 100-100 мянган хүмүүст хүргэж өгж байгаа. Өчигдрийн урдчдрын лайв гэтэл 250 мянган үзэлттэй болсон. 3 мянган дагагчтай миний энэ жижигхэн хуудаснаас 250 мянган хүнд одоо лайвыг маань хүргэж өгсөн. Хамгийн том ачтангууд бол Нямбаатрыг өмөрсөн тороолууд байлаа. Намайг маш их доромжилж ялээ их гоё. Тэр олон доромжлолч нь одоо миний үзэлтийг нэмэгдүүлж өгж байгаа шүү. Их баярлж байгаа шүү. Айрмаараа байдг юм байлээ шүү. Та нар ингээ сайхан айрмаараа сайхан доромжлоод өгөрөө. Тэгвэл миний үзэлт бас сайжрах бах. За тэгээ үзэлт сайжрахын хэрээр бас үр дүнд хүрж байна. За яг хүсэж байгаа үр дүнгууд гарч байна. Тийм учраас одоо хотод бас нэг хүн шиг дарахтаа болох байхаа гэж бас найдаж байна. Дээр нь одоо ойрхон сургуультай болох байхаа гэж найдаж байна. За би хаамуул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд миний одоо байнгын хүсэл бол удирдлагын академик сургууль болгох.
ойрхон баг сургуультай болох манай хороогоор байгаа энэ олон өндөр байшингуудын дунд хорогдох байр, аврах байр болж чадах тийм найдвартай сургуулиудтай нийтийн улсын сургуулиудтай болох бол миний мөрөөдөл байгаа шүү. Тэрээс биш манай хаан улд бол үнэтэй сургууль бол зөндөө байна. 20 сая төгрөгийн үнэтэй, 30 сая төгрөгийн үнэтэй, 72 сая төгрөгийн үнэтэй жилийн төлбөртэй сургуулиуд байна. Дандаа хувийн сургуулиуд байна. Улсын сургууль байхгүй. Улсын сургууль байхгүй гэсэн болоод хүүхдүүдэд хол зөөдгөөс болоод төвжирэл болдог. За ингээд төвжирлээс болоод бид нар туулголоо алчих шахлаа штэ сая. Тэгэхээр зэрэг төвжирэл гэдэг үгээр далимдуулаад ямар их үнэт зүйл рүү дайрдсан бэ? Яас их үнэт зүйл рүү дайрдсан бэ гэдгийг бид нар бол үнэхээр сайн харлаа. Тийм учраас энэ үнэт зүйл ус руугаа дайруулахгүй тулд хэдүүлээ одоо сургуулийг л маш сайн шаардцгаая. Баг сургуулийг сайн шаардцгаая. За тэгээд ийм зүйлийг хэлэх гэж байна. Тэгээд хотын дарга нэг хүн шиг хүн байгаасай. Тэгээд нэг үнэт зүйлтэй хүн байгаасай. За тэгээд шинэ хотын дарга яаж томилох, яаж баталцгаахаа юу ямар байна. Учир сайд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан шийдмээр байна.